Энэ бол бид 3-ийн өглөөний дэглэм 8:30 болж байна. Шууд хэрэг байгаа. Энэс зөндөөс ирсэн. Люфи 5 цагт сэрдэг. 5 цагт сэрснийг шээн. Тэгээ буцаад 1 цаг унтаад 7 цагт хоолоо иддэг. Тэгээ 7 цагт хоолоо зүгээр агаар. 7 цагт хоолоо идчихэд буцаад унтаад тэгээ цагийн дараа шээн. Тэгээ өглөөний 8 хагас битээрсэн шээчлээ. За одоо хэдүүлээ яах вэ гэхээр нь штэ. Ингээд Люфиг одоо шээл гэж баалгаж сууж байгаа. Тэгээд ер нь хийхдээ балкон дээр эсвэл тэгээ гадаа гардаг. Тэгээ ер нь балкон дээр шээл гэж баалгаж бас сургамаар байгаа. Яагаад гэвэл гэрт айгүй хшээж бааж байгаа. Тэгээд дөнгөж гөлөг болохоор бас сурдаг гэсэн. Тэгээ ингээд балкон дээр шээж байгаа сурахын тулд ингээд араас нь гоё твид өгөх ёстой гэсэн. Тэгээд тэрийг хаяа өгж байгаа. Би нэг иймэрхүү байна. Өснөс авцгаа даамар. Чилээс л уусаа. Чод 12 хүртэл юм идэхгүй шүү дээ. Яаж тийснэ? За энэ үүмүүлээд байгаа болохоор ингээд керманда ичи. Танаа харж байгаарай. Сайн уу. Тэгээ би ер нь жирэмсэн болсноос хойш нүүрэндээ их юм түрхээ болсон. Тэгээ яагаад Magic Cube хэрэглэхгүй байсныг одоо мэдж байгаа байх. Тэгээд одоо миний хэрэглэж байгаа зүгээр л нүүрний тос, нарны тос хоёр байгаа. Янз бүрийн serum, lotion, гойжлогч нар ерөөсөө хэрэглэхгүй. Эхний 3 сар бол миний нүүр амар байсан. Би янз янзын хэрэглээл зүгээр болох гэж хичээж ийсэн дааш. Тэгээд угаасаа гормоных болохоор нүүрэн дээр амар юм гарч ирсэн. Тухан дээр л миний юмнууд амар гардаг байсан. Тэгээ өглөө бол миний нүүр ингээл нүүрний тос, тэгээд нарны тос тэгэл болоо. Тэгээ одоо ч гэсэн стил юм жижиг юмнууд гарч байгаа. Гэхдээ гайгүй. За ингээ өглөө бид 3 шүдөө гагаад нүүрэндээ тосоод хүрхээ. Бэлэн. За өглөөний цайнд бол маш simple миний иддэг өглөөний цай хിവэрэ байгаа. Амар хөлсөн үед би гэл сериал хийгээд идчихдэг. Яг л өглөө ингээд бүр ингээд шаржигнаад ингээд дуурайд бүр ингээд ухаж байгаа юм шиг өсгөр гэс босоод сериал иддэг. Гайгүй үед бол би талхмөндгөө шаагаад идчихдэг. Тэг өнөөдөр гайгүй болохоор хэдүүлээ талхмөндгөө шааж идцгээе. Жирэмсэн үед үндэгний түүхий шарыг идэж болдоггүй гэх юм байлээ. Тэгээд ерөөсөө ингээд scrambled egg гэж тэгж иддэг болсон өндгөө. Болон би үндгийн түүхээр нэг хайгуул хүртэлээ. Болдоггүй гэдэг юм байлээ. За ер нь өглөөний цаг ер нь уурга ихтэл зүйлээр эхлүүл гэдэг юм байлээ шүү дээ. Жирэмсэн ч байна уу, үгүй ч байна уу, ер нь өндөг талхтай. Жимс ногоо хэсэглэн зүйлээр ч юм уу. Одоо бас жоохон сериал идмээр байгаа болохоор хэдүүлээ бас миний дуртай сериалыг идээ. Тэгэхээр миний дуртай сериал Хезох гэдэг сериал байгаа. Тэгээд өнөө харахгүй. Энэсээ жоохон хийх.
одоо нэг иймэрхүү рутинтэй болсон. Нэг юм ингээд хоол идэхээр бүр байн хажууд ирээд уйлгнаас суучдаг. Ингээд гарнаас юм болж идэх гэдэг нь амар хаздаг үе дээрээ явж байгаа. Ерөөсөө л миний аймс тавж мавч бүгдийг нь хазна. Гар марч хазна. Ээжэлтэй би юм ярьж байна. Цайгаа уучраад юу дасгал хий гэж бодож байгаа. Амар хотлоо бичлэг хийсэн чинь дасгал хий гэж бодлоо. 37 хоног гарчгараа дасгал хийх ёстой юм байлээ. Тэр нь юунд бэлддэг вэ гэх нүг савны амыг бэлтгэх байлоо. Тийм дасгал гэсэн. Тэгээд биений өвчтэй дасгал биш зүгээр ингээ биений сонголт те. Таг чихтэй модон байж байгаа төрж болохгүй тэгвэл өөрт нь айгүй хүндрэлтэй. Тийм болохоор айгүй сонголттой. Йога юм уу те тиймэрхүү зүйлүүд хийх эхлэх ёстой юм байлээ. Тэгээд ийм жирэмснийхаа тал дээр би нэг тустай өөр бичлэг яриа бичлэг хий гэж бодож байгаа. Ингээ бүгдийн тест дараалж жагсааж бичиж яагаад ихгүй яг одоо ингээ би юу ч бэлдэг зүгээр камера аваад өглөөгөө яг яаж эхлүүлдгээ бичиж байгаа болохоор ханаас нь эхэлж ярихаа мэдэхгүй байна. Тэгэхээр бас янз бүрийн тим юм дээр хэдүүлээд тустай бичлэгэн дээр уулзна. 8 нэмэлтээ 4 нэмэлтээ. За тэгээд энэ 10 ойлголоо гэмгүй гэж хэлэх хэрэгтэй. За цайгаа уучлаа. Одоо хэдүүлээ йогага хий. Энийг амтан намайг юм хийлэхгүй байна. Тэгээд би ер нь фитнес мэдс рүү явдаг. Тэ фитнес мэдс хийчдэг байсан. Тэгээд төрөх төхөөд ирээд хамаагүй их тасгал хийгээд байвал бас төрхийн үйл явцыг удаашруулдаг гэд нэг хүн хэлсэн байсан. Тэр нь одоо үнэн ч юм уу үгүй ч юм уу сайн мэдэхгүй байна. Тэгээд сүүлийн үед би явахаа болцсон. Эндээс болоод энэ дөнгөж гэрт ирсэн болохоор бас хамаагүй би гадуур удаанаар явахгүй байгаа. Нэг цаг маг ороход бол гайгүй. Тэг би чинь жим орохоор дорож 2 цаг болж байгаа юм чи. Тэгээ хэдүүлээ зөвхөн YouTube дээр pregnancy yoga stretch гэд хаад энийг хийж үзье. Going back and forth once more. And opening up through your chest now, pulling your ankle. За йогага хийгээд дуусчихлаа. Ойрт сонголт хийгээд бас жох сонирн байлаа. Гэхдээ би энийг одоо зөвхөн зүгээр ханартаа жимэр юм шиг тийм нэг найр бичиж. Миний Etude House-ийн Curl Fix гэдэг сургуулийн бодлого маань дууссан болохоор би энэний бодлогыг ашиглаад гэсэн энэгээр хийж байгаа. Хүмүүс намайг дандаа сурмуусны бодлого асуудаг. Тэгээд би дандаа Etude House Curl Fix гэж хэлдэг. Тэгээд би энэний багсан амар дуртай болохоор багсыг наваад үлдчихдэг. Нэр айгуу сонин жирэмсний эхний үед миний сурмуусны өвс бүр амар муу байсан. Ингээд ерөөсөө урт болохгүй өөр юм хайжлаа авсан юм шиг нарийнхан байсан. Сая сүүлийн 1-2-3 сараас л сумаасаа би амар гоё будаж болоод байгаа. Дээрээс нь би сая бас хөлнийхөө үсийг буссан чи миний хөлний ус орохгүй байлээ. Амар гинэттэй. Тэрнээс миний гидсэн дээр бүр амар ус ургаж байгаа. За энэ артлын энэ санаа зовлтгүй би энийг мэдээд цэвэрлээд авчихна.
ороолоо. Ойрд ер нь өснийхөө учрыг ерөөсөө би олохгүй байгаа. Ер нь тэг ийм болгосноос хойш та нар мэдж байгаа шүү дээ. Би ерөөсөө өснийхөө учрыг олохгүй байгаа. Тэгээд би үсээ нэгч будаагүй. Аль дээрийн влогуудаараа харуулсан нөгөө нэг маскын будаг гэж байдсан шүү дээ. Тэрүүгээрээ л би энэ будаад байсан. Тэгээд зарим влогн дээр хар үстэй, зарим влогн дээр бор үстэй, зарим юм дээр ийм шаргалтай үстэй байгаад байна. Тэгээд жирэмсэн байхдаа үсээ будуулж болд юм уу би бас мэдэхгүй байна. Зарим хүмүүс будуулаад байт юм бэлээ. Тэгээд угандаа хүрэхгүй зүгээр энэ доотлоод энэ өнгө орцнуудаагаа л би хараар болгоё гэж бодоод байгаа хгүй юу. Тэнгүүл ингээд зарим нь хашил өгдөг гээл ахын зарим нь болохоор зүгээр будуулцдаг жирэмсний будаг байдаг ч гэх юм. Ёо за жоохон ярахаар ингээд янзгаадаад байгаа. Тэгээд үсээ будуулж исэн ээж нар байвал надад хэлээрээ, эсвэл өсчөд байвал хэлээрээ будуулж болно болохгүйгээд. Тэгээ сүүлд нөгөө миний Instagram дээр оруулсан зургнуудыг уруулын будаг амар их асуусан байсан. Миний уруулын будаг энэ NYX-ийн lipstick нэлөө gloss serum гэдэг энэ будаг байгаа. Тэгээ энэ будаг нь болохоор ингээд түрхчээд тэгээ ингээд хүлээж агаад ингээд арилгаад юм гоё юм өнгө тогтоодог гэх юм уу. Тэгээ TikTok дээр амар viral болж исэн ийм будаг байна. Тэгээ энэний нэр нь болохоор би чинь ямар Coco Mocha авчлаа. Mocha ямар юмч байла. Ямар ч гэсэн Mocha гэдэг ийм бор өнгөтэй нэртэй будаг байгаа шүү. Үр ядарчлаа. Одоо өдөр нэг унтахгүй бол ингээ ядардаг болсон үлээ. Өдөр бас нэг унтахны цагтаа гэсэн үг. Тэnéш л би хоолой идэнэш. Come on baby. Таны иймэрхүү харагдчих байна өдөр. Люфи. Тэр тамнэлийнхаа зургийг авчих. Хоолой идэх үү Люфи? Хоолой идэх үү? Хоолой идэх үү? Энэ сая дүүрээ бодож ах миний хүлэн дор унтаад байсан. Жохон нойр байх шиг. Люфи хоолой иднэ. Би дуурай одоо гэл. Өглөө нэг иймэрхүү л өнгөрөөж штэ. Юу ингээ амсгаад идэх болчих. Юм ярихгүй ингээ явал амсгаадах болтой. Гэтэ юм яриа яваад болохоор амсгаатай. Зэг одоо та нар Люфиг хоолой идэх хэрэг яаж өнгөрөх нь харцаа юу. Ингэж бодож байгаа. Тэгээд анх битүү хоолыг нэхтүүлээд аавсан удаад ийм халбанд одоо хийж өгч байгаа. Тэгээд амар хурдан иддэг. Хурдан идэхин боловлохын тулд энэ slow eater гэдэг тавг бит юм бэлээ. Тэрийг авахгүй бол энэ төмрөн тавгандаа ихээр бүгдийг идчихээд байгаа л үгүй. Хөөе энд байна ш. Одоо тэг би суу гэдэг үгийг заа гэсэн хитүүлээ сурсан байна харъя. Суу. За. Тэг би яа гараараа өгöd байгаа вэ гэхээр одоохондоо тэр нөө slow eater-ийг аваагүй болохоор slow eater-ийг аваагүй болохоор гараараа өгöd байгаа. Чи битээ миний гэзийг зохиод ээ. Суугаа. Суу. Люфи суугаа. Суугаа. Суу. Люфи суу. Дууссан Люфи байхгүй. Тэ ингээ уусаа. Люфи чадсан уу? Бүтээр одоо гарахтаа бэлдэж байна. Энийг гарч шээж баалгана. Тийм ээ? Гарах уу? Жохон гадаа гарах дургу. Гэртээ баажиг дуртай. Надаас цухтан гинэ Люфи нана. Биш. Ингээд бид гурвын өглөөний тэглэм дууслаа. Таалагдсан байх гэж найдаж байна. Тэрсээ гадаа гарч ирчээд одоо энэ жоохон галзуурна.
Ингээ. Ой. За тэгээ дараачийнхаа өглөөний дэглэмдэг pregnant одыг дуурайна. Тэгээд та нар хэнийг дуурайхыг бичсэн мэлээ. Ихэнх нь ер нь Kylie, Kim, Hailey тэгээд бас миний дэглэмийг асуусан байсан. Би өөрийнхөө дэглэмийг хийсэн болохоор одоо ирлээ дараачийн өглөөний дэглэм дээр хэнийг хийхээ харцгаая. Тэгээд үзсэнд баярлалаа. Bye bye. Бай бай.